хэдий хүн чин оюун ухаан сэтгхүүгээрээ виртуал амьдарч чадж байгаа боловч хүний өөрийнх нь хэрэгцээ материалыг байхгүй. Чи материалыг зүйл идэж уун, материалыг зүйл өмсөж хэрэглэн материалыг зүйлээр чи дулаан байна, сэрүүн байна. Амьдрын хэрэглэн. Зөв. Тэгэхээр өөрөө энэ материалын зүйл гэдэг ассеттай тодорхой хэмжээнд виртуал энэ өөрөө итгэл гордлого дээр үүсэж байгаа энэ мөнгө чинь холбогдсон тохиолдолд stable coin гэж болж байгаа. Энэ утгаар нь манай өнөөдрийн Монголын зах зээл дээр асар их хэмжээний coinууд энэ богино хугацаанд гарцсан байна. Нэг хэсэг иргэд нь бол мөнгө 5-10 нуглаад олцсон. Нэг хэсэг нь бол алдчихж байгаа. Алдчихж байгаа улсууд мэдээж харамсалтай. Тэгэхээр энэ өөрөө мэдлэг мэдээлэл харьцангуй хомс байгаа манай нийгэмд. Дээрээс нь төр засаг нь өөрөө өөрийнх нь хуримтлуулж байгаа төсвийн хөрөнгийн шудраг бусаар өөрийнхөө хувийн амьдрал зарцуулдаг ийм эрх мэдэлтнүүдтэй ийм шудраг бус нийгэмд бол иргэдийгээ бас хохироохгүй гэдэг үүднээс иргэдийг илүү их шаардлага өндөр болгоосоо мэддэг болоосоо гэдэг үүднээс нь харьцангуй бодит актив хөрөнгөтэй уйсан койныг би гаргасан. Алтан дорнд Монгол койн гэж.